Гадаад эрг харьяатын газар нь 2020-оос эхлэн иргэд үзүүлэх үйлчлэгийг захин шилжүүлсэн. Захин шилжүүлснээр иргэд манай байгууллага дээр очиж хамгийн багадаа 7 удаа очиж үйлчлэгээ авах гэж наачааш явдаг ус мэлэн асуудал байхгүй болсон. Өдөртөө 200-300 иргэн манай байгууллага дээр очиж зааланд одоо цуглаж очирлж тараалж ингээд байдаг ус мэл одоо өдөртөө нэг 5-7 хүн зөвлөгөө мэдээлэл авах юм уу зайлшгүй бичилж ирэх ажиллаар ирдэг болсон байгаа. За үйлчлэгийг захимжуулснаар Монгол улсад зорчих хүсэлтэй иргэд цаг хугацаа орон зайнаас үйлчилгалаад захимаар материалаа илгээж манай албаагч тэрийг яг нэгтлээд шаардлага хангаж нэгвэл виз олох юм уу виз зөвшөөрлөх асуудлыг ингээд шийдвэрлээд явж байгаа. За мөн захим шилжсэнтэй холбоотойгоор манай тодорхой үйлчлэгээнүүдээ ийм Монголиа платформдоо бас шилжүүлж өгөөгөр дамжуулан иргэд ус үйлчлэгээ авж байгаа. За гадаадын иргэд Монгол улс нэвтрэгтэй хил дээр бүртгэснээр регистр олгогддог. Энэ дахин давтагдахгүй регистрээ ашиглаж Монголиороо нэвтэрч үйлчлэгээ авах боломж нэгдсэн. За мөн банкнд данс нээх, за гар утас, дугаар авах, за Монгол улсад үйл ажиллагаа явуулсан хувь хүн бол энэ регистрээ ашиглаад татвар, нийгмийн даатгалын шимтгэлээнд энэ боломжийг бол нээж өгсөн байна.